皆さんこんにちは。今日の授業を始めましょう。За энэ удаа канжи маста эндуру номны 3 дугаар бүлгийн 1-р хичээлийг бүгдээрээ сурна. За ачаа тэш буюу нимоц гэсэн сэдвийн хүрээнд нийт 8 шинэ ханзыг сурч авна. За ачаа тэштэй холбоотой 8 шинэ ханзыг жишээ одоо үг болон одоо өргөн хэрэглээнд гардаг нийгмийн ханзуудтай сайн дэвтэрт одоо бичиж тэмдэглэж аваад явах юм шүү. За ингээд та бүхэн амжилт хүсье. Нэгдүгээр ханз. Он дуудлага нь к, хүн дуудлага нь ни. За утга нь ачаа тэш гэсэн утгатай ханз байна. Нимоц ачаа тэш. Тэнимоц ар тэш. За дараагийн ханз он дуудлага нь со, хүн дуудлага нь окөрө. Илгээх, явуулах, үдэж гаргаж өгөх, хүргэж өгөх гэсэн утгатай ханз байна. Тэгами о окөрө. Захидал явуулах. Экимаде окөрө. Өртөө хүртэл гаргаж өгөх. Ми окөрө. Үдэж гаргаж өгөх. Мэрү соошин. Захим шуудан илгээх. Сообецкай. Үдэлтийн үдшилэг, үдэх үдшилэг. За дараагийн ханз. Он дуудлага нь тако, хүн дуудлага байхгүй. За гэр гэсэн утгатай. Гэр орон сууц гэсэн утгатай ханз байна. Китако. Гэртээ харих. Жутако. Орон сууц. Тако. Гэр орон. Дараагийн ханз. Он дуудлага нь Q, хүн дуудлага нь исогу. Яарах, сандрах, гинэт, огцом гэсэн утгатай ханз байна. Исоиде кайру. Яаран гэртээ харих. Кюна ёжи. Гинтийн ажил, яаралтай ажил. Кюко. За хурдан галт эргийг хэлнэ. Кюкюша. Түргэн тусламжийн машин. За дараагийн ханз хаяй. За он дуудлагын соко, хүн дуудлагын хаяй гэж уншина. Утга нь хурдан, түргэн гэсэн утгатай байна. Ашига хаяй. Хурдан алхдаг, хурдан явдаг хүнийг хэлнэ. Хурдан гүйдэг бас байж болно. Сокодо. Хурд. За энэ физикийн хэллэг байна тийм ээ. Хэмжигдэхүүн. Жисоко. За нэг цагт явах хурдыг илэрхийлнэ. Соктац. За шуурхай хургалт. Дараагийн ханз. Он дуудлага нь чи, хүн дуудлага нь осой, окүрээр. За удаан, орой, хожуу, хоцрох гэсэн утгатай ханз байна. Осой гэдэг дуудлагаараа бол
За яст мэлхий шиг маш удаан зүйлийг осооё гэдэг хэлэх нь байна. Оккуреру хоцрох, хожимдох. Чикоку хоцрох. Дараагийн ханз он дуудлага нь жу, хүн дуудлага нь омой, касанеру. Омой гэдэг дуудлагаараа и тэмдэгнэр байна. За үйлдэлийг хараад ойлгож байгаа бах те маш хүнд юм ургацсан явж байгаа юм шиг харагдаж байна. Тэгэхээр омой гэдэг дуудлага нь хүнд гэсэн и тэмдэгнэр байна. Касанеру. За давхарлах. Касанар. Давхцах, давхардах. Тайжу. Биенжин. За дараагийн ханз он дуудлага нь кей, хүн дуудлага нь каруи, каруяка. За каруи и тэмдэгнэр орохоор маш хөнгөн өднүүд хийсэж байна. Өд навч гэх мэтчлэн тийм ээ. Хөнгөн зүйлийг хэлэх юм. Кучига каруи. За хамсалтай нууц хадгалдаг үгнийг бас хэлж болно. Каруяканы арук. За энэ хоёр л каруяка юм. Өмнө шингэн алах хөнгөн гавшгай тийм. Кей шоку. Кей гэдэг нь хөнгөн гэж ойлгохоор юу? Хөнгөн хоол, за хөнгөн хооллох гэсэн. За ингээд та бүхэн маань өнөөдрийн сурсан 8 ханзыг за жишээнүүдтэй хамт дэвтэрт тэмдэглэнэ. За тэгээд мэдээж ханзны канжио какемашо, канжио юмимашо гэдэг дасгалуудыг одоо бүгдийг ажиллаж дуусгах байгаамаа. За ингээд 8 хандаа сайн хэрэглээнд оруулаарай, амжилт хүсье.